За өндөр технологиг одоо Монгол залуучуудыг сонгоод энийг хөгжүүлье. Ер нь энэ чиглэлийн үйлдвэрүүд сонирхъё. Эсвэл магадгүй бизнесмэнүүд авах юм бол энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг сонирхож гэдэг юм одоо их чухал юм байна гэдгийг ойлголоо гэж бодъё л да. За тэгээ яг үйлдвэрлэл технологийн хөгжүүлэх, өндөр технологийн хөгжүүлэх гэвэл хаанаас одоо юунаас эхлэх ёстой вэ? Ямар шалтгаалаар явах вэ? За технологи бол мэдээж технологиг хүн өөрөө бий болгоно тийм. Тэгэхээр технологиг хүн өөрөө хийх гэж байгаа өөрөө мэдчих хэрэгтэй. Хамгийн чухал юм. Тэгэхээр технологиг мэдхийн тулд технологийн мэдлэгийг хэн олгодог вэ гэдэг асуудал гарч байна тийм. Тэрийг бол мэдээж ихтэй сургууль гэж хүн болгоо харуулна. За ихтэй сургуульд бол технологиг одоо олгоно. Тийм. Технологиг мэдлэгийг нь олгож байгаа. Тэр технологиг яг одоо зохион бүтээгч гардаг чиглэл тэр хүн өөрөө хийх. Манай Монголд өнөөдөр бол технологийн мэдлэгийг ихтэй олгож байгаа. Тэгтээ жоохон тийм дутуу. Бусад өндөр хөгжөлтэй орны сургалтыг харьцуулах юм бол харьцангуй дутуу яагаад манай зөвхөн ном сонин одоо юу гэдэг интернетээс зүгээр мэдээллийг аваад мэдээлэл үргээд мэдлэг олох зарчим байна. Ийм технологи байдаг шүү, ингэж хийдэг шүү, ингэдэг шүү. Зааж өгч байгаа. Тэгтээ нөгөө бусад оронд бол мэдлэгийг нь олгож өгөхөөс гадна дадлыг хийлгэж байгаа. Давхар ба. Лаптоп сургуулиар хажууд лаптоп байдаг юм гэсэн. Үйлдвэрүүдтэй очиод дадлыг хийлгэж байгаа шүү дээ. Тэгэхэд тэд нар чинь сураад тодорхой хэмжээний төсөөлөл авч байгаа. Тэгээ манай Японд ажиллаж ирсэн залуу надад ярьжсэн байна. Чи Токиогийн сургуулийг яваад төгссөн. 5 жилийн яг электроникийн инженер мэргэжлийг төгссөн. Тэгээ Японы яг электроникийн компанид бол 7 жил орчим ажиллаж байгаа залуу. Тэр залуу алтан бүлэг гэж надад юу хэлж байсан. За Монгол залуучууд Японд ирээд дээд сургуулиудыг төгсөж байна. Ихтэй сургуулийн төгсөөд би одоо мэдлэгтэй боллоо, мундаг боллоо. Би Монголд очиод Монголоо хөгжүүлээ явж байна. Гэхдээ энэ бол нэг талаар нь харуул зүг байна гэж байгаа байхгүй тий. Яг нь яжгаа юм чи дандаа хоёр талтай байна шүү дээ. Тэгээ за экономи хөгжүүлэх гэж явж байгаа зүг байна тий. Тэгээ Монголд ирээд нөгөө технологиор ажиллаад юм хийх гэхээр манайд нөгөө чин тухайныхан технологийн парк нэгдэггүй дахиад хөгжих үйлдвэр нь байдаггүй тийм. Инхээр нөгөө хүн чинь энд ирчээд нөгөө технологиогоо сосон мэдлэгээ хайчаад мөнгө олохын тулд өөр төрлийн аль бичдэг юм янз бүрийн байгууллага ороод үндсэндээ бол нөгөө гадаадд сайхан олж авсан мэдлэг маань Монголд ирээд багчиж яг өндөр технологийн чиглэлээр ярил. Тэгээ тэр залуу тэгж хэлчихсэн. Зүгээр хэрвээ Монголд юм одоо юм сурах гэж бодож ивэл тийм ээ. За Японы ихтэй сургуулиуд төгсчөөд Японых нь яг тэр мэргэжлийн компанид нь 5 жил ажиллаж юм сурнаа. Тэгээгүй цагт дөнгөж их сургуулийн мэдлэг олж авчаад юм сурцсан гэдэг нь жоохон өсөж байна. Тэгээ ярьжсэнийг би сонсч ирсэн тэгэхээр үнэн байх. Үнэлтэй яг тийм зөрчил байх хэрэгтэй. Ихтэй сургуулиас шууд гараад юм хийнэ гэдэг бол боломжгүй байна. Өнөөдөр би яг ингээд бизнес хийгээд ингээд ихтэй сургуулиар төгссөн оюутнуудыг ажилд аваад ингээд харж байгаа л да. Тэгээ залуучууд тийм юм бүтээх гэсэн нөөцөл ингээд байна л да. Тэгээд боловч яг яаж хийх вэ? Юунаас эхлэх вэ? Би энийг юу яг энийг хийхэд над юу хэрэгтэй гэдэг нөгөө чатамжлаг гэдэг юм байна шүү дээ. Тэрийг нэгдүгээр жоохон мэдэхгүй. Хоёрдугаар жоохон бэлэнчлэг гэдэг. Зөвхөн нөгөө жоохон мөрөөдлийнхөө төлөө одоо нөгөө тэр бүсэл зорилгынхоо төлөө тэмцэхгүй. Тэмцэхдээ зөв аргаар биш. Хурдан хугацаанд мөнгө болоод тэр ажлыг хийчиндээ гэсэн бодол
байна уу гэж би ажиглаад байна. Тэгэхээр нөгөө нэг хурдан хугацаанд мөнгө олно гэдэг нь маань одоо Монголын нөхцөлд бол дамын байна ч юм уу. Ямар нэг хууль зүйсээр мөнгө олох арга байдаг шүү дээ. Яг Монголд бол цэвэр бизнесийн зарчмаар явна гэвэл их бодно. Яа тэгэхээр зах зээл нэгдүгээр жижигтэй. Хоёрдугаар тав. Монголын бүх бизнес ихэнх нь танил талаар. Яг шударгаар явдаг. Энэ зовлонг бол вира амсж юм л да. Тэгэхээр өндөр технологиг хамгийн залуучууд бол хийх хэрэгтэй. Монголын залууч бүгд би ганцаараа үйлдвэр байгууллаад би ганцхан өөр одоо би энэ үйлдвэрийг байгуулад би л гэдэг нь өөрийгөө бодож байгаа байх юм бол утгагүй. Зөвхөн өөр залуучууд ирээд надтай уулзаа тий. Энэ үйлдвэрийг чинь дахиад нэг үйлдвэр би байгуулъя. Гэхдээ яаж хөрөнгө оруулах нь болох вэ? Би юунаас эхлэх вэ? Гэдэг юм а зөвлөдөө ямар явуул болж байна. За үзэж чараад